Намайг дэлгэр жаргалын даваа нэм гэдэг. Би кино зураглаач мэргэжлээр суралцж байхдаа 1980 оны Москвагийн Олимпийн эмблемтэй хальсны аппаратыг найзаасаа бэлгэнд авч исэн. Тэгээ тэр аппаратаар харахад бүх зүйлийг эсрэгээр нь харуулдаг нь миний сонирхлыг маш их татчихсан. Амьдралыг яг телевизийн дэлгэцээр харж байгаа мэт. Гэхдээ эсрэг талаас нь харж байгаа мэт тийм сэтгэл төрүүлж исэн. Хальсаар зураг авч дараа нь өөрөө боловсруулж харна гэдэг үнэхээр сайхан. Энэ нь зөвхөн зураг авах биш. Тухайн агшинд анхаарал төвлөрч амьдралыг бүхлээр нь мэдэрч буй хамгийн гүн гүнзгий мэдрэмж гэж би боддог. Би 2005 оноос хойш хальсны аппарат цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар 150 гаруй аппарат цуглуулсан байна. Эдгээрээс хамгийн сонин онцгой аппарат бол 1980 оны Любитель гэдэг завгар байгаа. Тухайн аппарат маань Москвагийн Олимпийн наадамд зориулан үйлдвэрлэгдсэн бөгөөд 6-6-гийн хэмжээтэй өргөний хальсаар зураг авдаг. Цуглуулга маань нэг талаараа миний дуртай зүйл боловч нөгөө талаараа залуус хараад урам авч болох түүхийн ховор нандин цуглуулга гэж хэлж болно. Би өөрийн нүдээр харж өөрийн мэдэрснээ хальсанд буулгадаг баримтат гэрэл зурагч хүн байгаа. Миний авсан зургууд бол миний харсан үнэн цаг үеийнхээ гэрч тухайн агшны амьсгал гэж боддог. Гэрэл зураг бол дурсамж, зарим үед хүний тархинаас бүдгэрч байгаа дурсамжийг зураг ганцаараа тодруулж чаддаг. Үүнд л гэрэл зургийн жинхэнэ үнцийг оршдог. Баримтат гэрэл зураг гэдэг бол хүмүүсийн амьдрал, нийгэмд юу болж байна вэ гэдгийг асуултгүйгээр өгүүлж чаддаг урлаг. Энэ нь аль нэг зүйлийг сайхан эсвэл харамсалтай гэж дүгнэхээс илүүтэй бүхнийг яг байгаагаар нь боддоор үннийг харуулдаг. Харин цуглуулганд байгаа камер бүрд тухайн цаг үеийн өнгө төрөх нийгмийн амьдралын тусгал шингэсэн гэдэгт би итгэдэг. Гэрэл зурагчид бид амьдралын өөр нэг үнцгийг авч дурсамж болгон хураасаар байна.